Мишель Экспогийн зүүн талд Лил Венец ихтлбөр өнөөдөр нээлттэй хийж байна. Би та бүхэнд нээлтийн үйл ажиллагааг сурвалжлуулах болно. Лил Венец фотограф. Мөндөд үйлчлэгч чиглэлд танилцагчдад хэлмэлцээ хүнсээ. Монголын анхны аялал жуулчлалын боломж. Тэр боломжид бол 4 үеэр тэр нартаас ихтэй хөвтэй бороотой бол үйл ажиллагаа бид нар хайртай хэрэгүүлтэйгээ найз нөхдөдөө сая хамгийн сайн өнгөрөөдөг хамгийн гоё онцгой бүтээл болсон, бүтээл байгуулсан. За дараа 2021 онд Мишель сэтгэлд хүрээдэг. За Тавтууныхаа ангааж төвөг маш гоё бүтээл байгуулах чиглэсэн. Today we've gathered Өнөөдөр бидний зогсож буй энэхүү орчин бол Италийн алдарт Венец хотыг 6 дахин жижигрүүлсэн загвартай Венец нэртэй өвлөц төсөл юм аа. Энэхүү төсөл нь худалдаа аялал жуулчлалын шин соёлыг бүрдүүлж хотын соёлын өмнө төрөхөд үнцэн нэмэхэд дамжиг байна. Орчны хандлага байна. Тэгээ одоо ийм салбар дэлгүүрүүд нь бол Монголд бах байгаа. Улаанбаатар хотод их тухтай, их гоё загварлаг, гоё ажил гүйцэтгэж болсон байна. Одоо би яг Massimo Dutti авахгүй хүлээгээл байна. Үзүр болж байгаа хот гадар нэг хүнтэй бол орч чадахгүй байна. Миний хамгийн дуртай брэнд. Улаанбаатар хотын дараагийн төв шилбэрийг нээж байгаа ийм хүч гэж би ингэж ойлгож байна. За тэгээд Лил Венец ихтлбөр байна. Яг ийм бол төрлөө одоо үйл ажиллагаа явуулж хийснээр бүх харилцагчид маань тэр 140 мянган хүний урсгалаар өөрийнхөө бизнесийг давталтаа хөгжүүлэх ийм боломжийг бид олгож байна гэж үзэж байна. Үнэн гоё. Яг үгүй штэ ингээд мэдрэмж нь өөрөө орчин маш цэвэрхэн тэгээд ингээд явхад айгүй сайхан сэтгэл төрүүлж гээ. Тэгээ бүжгүүд нь ингээд хачин гоё зохион байгуулалттай тий. Надад бол үнэхээр таалагдж байна. Яг л Италид, Европод яваа юм шиг тий. Европ соёл гэдэг чинь өөрөө агуу штэ тий. Тэгээд ингээд явхад сэтгэл ханамжтай. Яг л нүүд цэвэрхэн орчинд явна гэдэг чинь хүнд асар гоё таатай сэтгэл төрүүлдэг байхгүй. Тэгээд надад бол маш их таалагдж байна. Яг энэ чигээрээ үргэлж байвал үнэхээр гоё. Монгол ихтлгүүрүүдээс энэ зохион байгуулалтын хувьд олон брэндүүдийг энд нэгтгэсэн байна. Бүгд өөр дизайнаар, доторх интерьер дизайнаа зарж байгаа бүтээгдэхүүнтэйгээ айгүй сайхан уялдуулаад орчин бүрдүүлж чадсан байна. Тэгээд нийтийн эзэмшлийн энэ орчингууд нь бас маш сайхан хүнс амрах сэтгэл төрүүлж байна. Бас юм аавн мөн амралтаа зөв боловсон өнгөрүүлж чинь стресс тайлч нь олон талын ач холбогдолтой харагдаж байна. Өнөөдөр энэ томоохон хэмжээний нээлт хийж байгаа энэхүү Лил Венец гээд хувцсан их дэлгүүр бол Улаанбаатар хотын хамгийн анхны Европын маягийн дэлгүүр байгаа. За Лил Венецийн онцлог нь юу вэ гэхээр Италийн Венец хотыг 6 дахин багасгасан ийм их дэлгүүр. За энэ дэлгүүр маань бол хан уул дүүргийн 20 дугаар хороо буюу одоо монголчуудын мэдхээр хуучнаар Мишель Экспо гэж байралтай байрлаж байна. За энэ дэлгүүрийн хамгийн том онцлог юу вэ гэхээр хажуудаа олон дид төвөдтэй. Тухайлх юм бол Улаанбаатар хотын хамгийн том тавилгын их дэлгүүр, хамгийн тав тухтай барилгын их дэлгүүр, хоолны гудам, Мишель цэцэрлэгт хүрээлэн, за мөн дээрээс нь 510 ширхэг бизнес тавар буюу эрүүл мэндийн төв, боловсролын төв, офисын төв гэдэг энэхүү дэлгүүрт бол одоо сард дунджаар давхарцсан тоогоор 140 мянган ирэх ийм их хэмжээний хүл хөдөлгөөнд дарагдсан ийм том хэмжээний дэлгүүр нээгдэж байна. Тэгэхээр энэхүү мэдээллийг бас үзэж байгаа үзэгчд маань хэрэгжигчид маань одоо хаан уул дүүргийн хэрэгжигчид маань наашнаа ирж энэхүү тав тухтай их дэлгүүрээ өөрчлөлөө гэж хэлмээр байна. Лил Венец их дэлгүүр нь олон улсын жишгт нийцсэн 6.5 метрийн өндөр таацтай. Хэрэглэгчийн зам төлөвийн судалгаанд үндэслэн 1-р давхарт төлөвлөгдсөн. Учир нь олон улсын судалгаагаар ихэнх хэрэглэгч буюу 95% нь дэлгүүрийн 1-р давхраар үйлчлүүлдэг байна. Харин хөрөнгө оруулагчид бизнес эрхлэгчдийн хувьд нэг дээвэр дор бусад дэлгүүрүүдтэй хамт төвлөрснөөр маркетингийн зардлыг бууруулж тогтмол хэрэглэгчийн урсгалаар ашиг орлогоо тогтвортой өсгөх боломж бүрдэж байна. Хэрв та энэхүү дэлгүүрт өөрийн брендийн дэлгүүрээ нээхийг хүсвэл Мишель Сити төслийн борлуулалтын албатай холбогдорой.